Тэгэхээр бидний өнөөдрийн хүүхэн чимэглэлд их хурдан сурцагчдын анхны тайлбар тооцоолтод маань олдсон 6-аас 11 дугаар анги сурагчдын маань тоглолт. Үгээр өндөрлж байна. Үүнээс хойш бид мэргэжлийн сургууль суралцж байгаа. Бакалавра суралцж байгаа оюутнуудын мэдээллийг сонсох юм аа. Тэгэхээр энэ зурд та бүхэн өмнө танилцуулсан юм байна. Асуулт хариултын тэмцээн явуулна гэж. Тэгэхээр асуулт хариултын тэмцээн явуулаад бүгд шагналуудыг дийсээ болж ирлээ. Болж ирээд тахтай. Энд тавьчихлаа явж байсан. Тэгэхээр та бүхэн асуулт хариултанд хамтдаа оролцгонэ. Үүнийг явуулахын тулд бид их хуур хөгжимчдийн үе үеийн төлөөлөгчд болох гам бүрүү, ариун болт, жаргал сайхан, амар санаанаар хэмжирсэн байгаа гэж бодож байна. Эдгээр хүмүүсээс ирсэн байна. Тайлбар. Юун төрөнд бид манай энэ тоглолтод хүрэлцсэн та бүхэндээ баярлалаа. Энэ төрөнд өөрсдийнхөө сэтгэлдлийг товч хүргэнэ. Манай тэмцээний асуултыг та бүхнийг тусдаа хэлээд хэлцүүлж байна. За өнөөдрийн сайхан тоглолтын нэр их хөгжил тайлбар тоглолт. Тэгээ баг аннаас харж бүгдийн гоё тайлбарлаад хэлчих маш сайхан юм тоглолт болж байна. Тэгээд өнөөдрийн энэ хөгжмийн ирээдүйн хөгжлийн төлөө та бид өнөөдрийн их хуурын маань ангийн тоглолт болж байна. Тэгээд танхимын сургууль дээр анхны мэрэгжлийн сургалтыг үүсгэн байгуулсан. Өнөөдөр Божоо дээр анхны маань одоо мэрэгжлийн их хуурчийг болгож төрүүлсэн гарын маань багш бас багштай маш их баярлалаа. Энэ олон сайхан шавнырыг өнөөдөр бий болгож тайлбарлаж өгч байгаа. Баярлалаа. Тэгээд их хуурч бол их хөгийг эзэгнэрч юм аа. Бид нар бол энэ сайхан хөгжмийг ирээдүйн хөгжил рүү аваачихын тулд баггүй урт хугацаанд 30 нийт 58 жилийн 32 жилийг энэ мэргэжлийн сургалтанд зориулж ингэж явж байгаа юм. Тэгээд та бүгдийн танилцуулъя, асуултыг танилцуулъя. За, ингээд нийт энэ зааланд урамжуулсан үзэгчдэд зориулаад ихний асуултыг тавья. Их хуурын сургалт хэдийн онд хэн гэдэг багштай анхны 4 сурагчийн нэрсийг дурдгдсан байгаа гинэ. Түүнийг нэрлэнэ үү? Шагналн нэрсний дараа гартуулъя. Тэгэхээр их хуурын сургалт хэдийн онд байгуулагдсан багш юм бэ? Анхны 4 сурагчийн нэрсийг хэлсэн хүнд би өөрийнхөө шагналаар гартуулах юм байна. За хэлэх хүн байна энэ дотор. За багшийн хувьд бол ойлгомжтой. Анхны 4 шавийн нэрийг хэлэх юм байна. Гар өргөхгүй. Гар өргөөрөө. За. Тэгээд анхны 4 сурагч юм бэ? Асуултыг бүтэн авч яж байсан л өгөх юм байна тийм ээ. Анхны 4 сурагчийн нэрийг та бүхнээс өгсөж байна. За, асуултыг цааш хадгалж болох уу? За тийм. За ингээд энэ асуултын хариултыг би болгоё. 1987 онд мэргэжлийн анхны их хуурын сургалтыг контрас хөгжмийн багш багш маань гардаж анхны сургалтын хөтөлбөрийг үүсгэж тухайн үед их хуур хөгжмөөр дээд жаргал сайхан
баяр хөө мөн өнөөдөр Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн техникийн их хуурай ангид багшилж байгаа Божо болон миний бие сурч ясан энэ дөрв бол их хуурийн анхны мэргэжлийн дөрвөн их хуурчин байна. Ингээд гар өргөцлөгөөтэй энэ шинэтэй гардуулжээ. Мотоцикл тайлбар өгч байна. За миний гар дээр бол миний голтой болон бүтээлийн цомог байгаа. 1993 оноос хойш Европ олон улсуудад болж олон цомгуудыг хийж бүтээжсэн. Хамгийн сүүлийн уран бүтээлийнхээ цомгийг мөн цомгон дээр дурсгалын бичгийг бол бич гаргасгаж зорсон байгаа. Тэгээд эрхэмдүүдээ сургалтанд өндөр амжилт хүсье. За сайн намайг ариун болдог. Тэгээд соёлын сургуулийн бас их хурд байна багш. Тэгээд би харуугасаар бас энэ хөгжим бичгийн дунд сургуулийн хойтын шараа байшинч миний багнаас одоо өнгөрсөн. Тэгээд энэ урлагтлах одоо урлагийн хүн болох хамаг одоо яг эхлэл маань тавигдсан энэ ил баасан хөгжмийн шав болж төрснөр нь бол багтдаг. Миний мэргэжил бол их хурц хөгжмийн зохиолч одоо өсгөтэй хамтлагийн ахлагч энэ цолгон шинтэй явдаг. Тэгээд энэ хоёрдугаар нөгөө өнөөдөр энэ сайхан өдөр тайлбар тоглолт хийж байгаа энэ мундаг багш миний анд уран бүтээлийн сайн найз бид хоёр бол үндэсний дөөжийг эрдмийжүүлэх хуучнаар улсын ардын дөөжийг жуулах гэхэд бол 20 гаруй жил бид хоёроос нэг дөрөв гэж тоогоо одоо нэг тоогоноос хоол идчихсэн Божо багштай соёлын их сургуулийн нийт оюутны сурагчид эрдэнэт багшны өмнөөс халуун баяр дэвшүүлэх гэсэн юм аа. За ингээд их хуур хөгжимд зориулсан бүтээлийн уралдаан хэдэн он зохион байгуулагдсан бэ? Хэдэн бүтээл оролцсон бэ гэж. Их хуур зориулсан бүтээлийн уралдаан хэдэн он зохиогдсон, хэдэн бүтээл оролцсон бэ гэж. Мэдж байгаа юм бол бас энэ шагналтай юм байна. За гэтээ гараа өргөж байгаа байхгүй ч ганцхан шагналтай юм байна. За тэр их хуур юм болох юм уу? За тэр наадл их хуур 13 бүтээл 18 он. За энэ үед яг зөв байна. 18 онд хөгжмийн зохиолчдын дунд бол Монголын хөгжмийн зохиолчдын дунд их хуур хөгжимд зориулсан бүтээлийн уралдааныг манай их хуур контрас хөгжимчтэй холбооноос зохион байгуулсан байгаа. Үүнд жижиг том хэлбэрийн бүтээл нийлээд 13 бүтээл оролцсон байт юм аа. Ингээд танд шагналаа гартал. За сая намайг авснаа гэдэг соёлын сургуулийн их хурд мэргэжлэр бас багш удирдлагын дор 2001 онд төгссөн. Одоо үндэсний урлагийн театртад их хурцаар ажиллаж байна. Ингээ өнөөдөр их хурын ангийн маань тайлбар болж байна. Бас багштай болон Божо багштай шавгирт нь цааш дор бүтээл сурдахт нь өндөр амжилт хүсье. За дараагийн тайлбарт их хуур дөрвөн хөгжмийн дөрвөн байга нэрлэнэ үү? Анхны дөрвөн хөгжимчин дөрвөн хүний нэрийг нэрлэнэ үү? Анхны их хуурын дөрвөн хөгжимчнийг нэрлэнэ үү? Нэрийг энэ 2002-3 оны үед одоо улсын ардын дөрвөлжийн чуулга, үндэсний дөрвөлжийн эрдэнэ чуулга дээр их хуурын дөрвөл гэж анх байгуулагдсан байнамаа. Тэгээд энэ дөрвөлийн л одоо нэрсийг асуусан асуулт байна. За нэрлэв. За бичээс гар өрөөрэй. За тэр хойд хамгийн амжилтч байна.
Чи. За тэр өдөн шүү дээ. 잘했어. 아주 나발이. 저는 빨리 노담부터 저는 CD 아우지스까지 바트 에디츠킨 바트 또 도울 남았습니다.